эргэлдэж ирсэн байгаа шүү дээ. За том хүү ганцуудын дансаар 16 тэрбум төгрөг эргэлдэж байна гэж. За баг хүү нэгэд явахад л дансаар 1 сая ам доллар. За тэгээ болоогүй. Нөгөө нэг Lexus 570 машин. Land Cruiser 200 гэд 30 гаруй машин энэ хэлгаалаар орж ирэл Монгол зарагдаал тэрнийх нь мөнгөөр сайхан угаагаал мөнгөний угаагаал ингээд явж ирсэн юм шүү дээ. Одоо тэр чүтгийхэд одоо ингэж байгаа юм. Том хүү ганцуудынхын эзэмшилд агуулх үйлчилгээний зориулт бүхий 4 барилга. За Экстра Орос судалдааны төвийн үйл ажиллагаа явуулж буй 4 давхар 1 ширхэг барилга. За 6 ширхэг орон сууц гэж байна. Үгүй балж байгаа юм. 6 ширхэг орон сууц. Тий. За тэгээ G-Mobile зээлүүлсэн 560 сая төгрөгийн их усрөө тайлбарлаж чадахгүй байна. Гүчи. Амар байгаа. Гүчи. Их усрээ тайлбарлаж чадахгүй байна гэдэг чи юу гэсэн үг юм? Энийний цаана авилгал. Тийм ээ, яг үнэ. Гэхдээ хамгийн супер хэсэг нь шүү дээ энэ үг. За. Ингэж байгаа. Ухаанда сэтгүүлч нар жагсаасан байна л да. Энэ 19 тэрбум 400 сая төгрөгөөр юу хийж болох вэ? Эх орныхоо хөгжилд. Гэт ингээл дээ. Тэгсэн чинь энд ингэсэн байна. 320 судалтай дунд сургууль 820 сая төгрөгөөр босгочих юм биш үү? Зөө. Нэг сургуулийг үү? Тий. 320 судалтай. Бас 320 судалтай мөртлөө спорт залтаа дунд сургууль гэхэд 1 тэрбум 100 сая төгрөгөөр барьчихна шүү дээ. За тэгээ цаашаа юу вэ? 960 судалтай дунд сургууль 2 тэрбум орчим төгрөгөөр. За тэгээ 75 ортой цэцэрлэг 350 сая, 100 ортой цэцэрлэг 450 сая төгрөгөөр одоо зүгээр л барьчихна шүү дээ. Харин тий? Үгүй ийм их мөнгө ийг шүү дээ, тэ. Зүгээр л нэг татврын зүгээр нэг хурган байцаа гэж. Төрчихсөн татврын үү? Тий. Татврын хурган амар байгаа гэж дээ. Хэл өчөг аа. Уул нь эднэрийг ба шүү дээ. Ингээд нэг задлчихдэж их чухал байхгүй юу? Ер нь тэгээд бүгдийн шоронд хөөж явуул таар. Монголчууд үдэж бүгдээр л амх шүү дээ. Бүгдээр одоо өмнө нь дэш яаж байна? Одоо төсвийн хэдэн тэрбумаар казино тоглолцсон хүн шоронгоос гарчихсан гудамжинд алхаад явж шүү дээ. Зүг зүг. Тэр үү? Тэ? Тэгэхээр одоо энд идэж ууж байгаа улсуудыг яаж яавал таарах вэ? Бүгдийн цаазаар бол таар. Энэ хадтуу чи бүгдийн цаазаар авчт юм байл ш. Яагаад болохгүй гэж? Тэгвэл энэ авилгал гэдэг юм чи ястаа алгуулах байхгүй юу? Яг үнэ. Яг үнэ. Ерөөсөө тэгэл юм бол одоо энэ авилга ойлгох чинь байх болно. Тэгэл зогсон ш тийм. Тийш. Ерөөсөө гэхдээ нэг үеигээ бодоход бол энэ шудраг ёс тогтож байна шүү. Тийм шүү. Одоо энэ их хэрэгчд бол одоо яг шудраг ёсыг л жинхэнэ барьж ш. Эхэлж ш тийм чи эхэлж нөх. Зүг байхгүй. Урдлын бүх юмнууд шөхтөж гарч ш. Энэ чинь зүг байхгүй. Өөш үг алдаж үхэр алдлаа юм. Хөш төгсгөлээ. За нэг сайхан урд тавьж. За. Хожил 3 тэгшиг шүү нөхдөөд. За тэгээ болцгоо юу. Тэ болгочихгүй. Тэгээ болцгоо дуусгая. Мөшгө хөдгнэ. За. Чү. Ястамаалта хийж байгаа хүн шиг байна чинь аа. Гэл ярин гэнэ дээр байгаа. Манай нутг юм одоо наатчихо. За гэхгүй шүү аа. За би яа. За ингээд бичнэ 15. Аа би нэг аав шүү гоо. Тэма. За. Оо бас. Цэцэгтэй сургалтыг наашны хөвгөдөг бүгдээс. Бүгд зөөлтэй. За энэ өглөө. Би чамд баясаагийн талаар ярьжсэн тий. Чи таньдаг гэдсэн шүү дээ. За тийм.
Тэр залуу чинь чимгээ өдөрөөс мөнгө зээлчээд буцааж өгөхгүй байна. Дамчаахыг дагаад яваад идэг үү? Тийм ээ. Хэдэн төгрөг зээлцээ? $400. Пүү. Тарч ямар баян бэ? $400-400. Тэгээ тийм үн зээлээд тагтах. Тэгээд өчигдөр нэгсэн чинь цаа чин бүр над руу дайраад загнаадах юм. Яаж аа? Би зээлээд авахгүй байгаа юм шиг. Тэгээд тэрийн чимгээд хэлсэн чинь бит хоёр хэрэлдээд бараг зодтолтоо алдсан. Би чамд яг үннийг хэлье. За. Чи гэхдээ галтад хэлж болохгүй шүү дээ. За юу юм? Хэлэхгүй з? Чимгээ бит хоёр $1000 алсан баггүй юу? За. Тэгээд баясаа 1300 олгож буцааж өгнө гэхээр нь зээлдүүлчихэд хагасыг авч чаддгүй. Чи танд юм чи ямар нэг арга бод. Бөө юм болж байна. Үш таял тэр мөнгийг олцсон юм уу? Дотор нь чек байсан уу? Байсан. Гэхдээ тэр нь шал хэрэггүй болсон л доо. Яа. Банкнаас авахын тулд заавал эзэн авахгүй болвол бусад хүмүүст өгдөг юм билээ. За чи ямар нэг арга бодолтой. Чимгээ тэр туслалтаа. Тэгвэл бол бид яаж эвлэр хүчрэх болохгүй. Гэхдээ хамгийн гол нь баясаад энэ бүх явдлаа бүгдийг хэлсэн үү? Гүү. Мангар юм а таяр. Цадагч амар шоу чангар штэ. Мөнгө ч айгууд өгөхгүй дээ. Цаадагч нөгөөрөө ярихдаа манаа нэг ах мотоцикл оруулж ирдэг. Заавал өгөн найдвартай энэ гэсэн баггүй юу? Тэгэл найдад өгчихгүй юу? Ингэн гэж мэдсэн бол яалаа гэж өгөх вэ? Тэгээ таяр мөнгө зээлүүлэхдээ яг хэний мөнгийг зээлж байгаа шүү гэж хэлсэн. Чимгээгээс аваад өчлөөлөх гэж хэлсэн шүү. Яах вэ? Чи л харгал. Тэгвэл надад угаасаа өгөхгүй юм шиг байна. Яриад үзэх үү? Уцсан байна уу? Тэгэл та. Уцсан байгаа юу? Уцсан даа. Алло. 9935 5119. Чи гол айгүй эвтэйхэн яриа штэ. За. Надад зүг аваад хэлж болохгүй шүү. Тооч. За шүү. Бана. Баясаах уу? Сайн байна уу? Би их төвшин байна. Яагаад тэ нөгөө клипэн дээр танилцдаг? Тийм. Мөн. Гүй дүүн ажиллаа гинэ хичээлээ гээл хичээлд яваад байж байна. Баясаха би нэг юм асуух гэсэн юм а танаас. Би нөгөө чимгээгээ тохны найз нахгүй юу? Тэгээд яагаад тэ нөгөө нэг оюуна гэ тохинтой найзладаг? Тийм. Цаад 260 танд хэдэн цаас зээлүүлсэн юм уу? Тийм. Юу? Гүй. За тэгээ. За баяртай. Юу гэж вэ? Маргааш уулзъя. За. Оронд нь бараах уу гэдэг юм. Юу мараа вэ? Би ээж мэдтээ. Йоо, энэ бүр баларсан юм болж байгаа юм байна л да. Өгөхгүй юм байна л да тий. Бара. Хөөе. Наадах чараа харт амир яриад байгаа юм шүү дээ. Юу харт амир яриад байгаа юм бэ чи?
Гэхдээ би зүгээр сонсч байсан байхгүй юу? Өмсгээд идэв штэ. За. Тийм юм хэрэгэлдэм шиг үлээ. За. Би дээр тэднэртэй нэг явжсэн чинь хэсэг найзуудаараа бахан шоудаал бүжиглэл буй юм болсон юм. За. Тэгээ би өглөөгөр ядраад бүр хачин сүүг болж байгаа чинь нөгөө хэд чинь бүр нэг юм хэрэгэлчээл инээлдээ тэрүүгээр нэг бүжиглээл инээж ханаагаал. Тэгсэн мөртлөө нэг арх уусан согтлол биш. Айгуу сонирн байсан байхгүй юу? Тэг би яг хүмүүс хэрэгэлт юм болов гэж бодчихсон. Тэр нь ямар юм бэ? Би ерөөсөө мэдэхгүй шүү дээ тэр чинь. Мэдхгүй хар тамхины нэг хүнд хэлбэр юм шиг үлдсэн шүү дээ. Пүү. Тэрнээс л хол яваараа хөөе. Тэгээ тэрийг нэг хэрэгэлчих юм бол бүр донтоод дахин хэрэглэмээр санагдаад идэх гэсэн. Яах вэ? Ер нь уулзгаа болох уу? Тэд нар уулзангуудлаа намайг аргалж байгаа соруулах гэдэг үл яах юм? Айгуул тэд нар хүнээс мөнгө зээлжингүүтлээ оронд нь бараагаа шахчихсан юм шүү. Нэрээ тэгт юм болов уу? Нэг 3 цаг мөч өнгөрч нэг л мэдгэд миний ус 20 жилийн өвлийн дэрсний үзүүршгэл цайрч нэг хоёроороо унсаар хэл өл өвдөх буйлан хавирахад хаа нэг тэгээс хоосон чанарын ертөнц гэж хоромхон замхрах дуу гарав. Энэ торлогтой хүндэд өвөө эмээ хоёр ач дүчин ам зуулгаан зуулгаж үр удмаа амьдралын дөрөөнд гიშгүүлж айлгэр болгон алсын замд нь үдсээр хөөрхийс даруй 161 хилээсэн гэдэг. Тэр хоёр ингэж ярьж суулаа. Би чиний өмнө орбоос азтай. Сэтгэлийг минь хүргүүл байсан. Хэрэг чи үлдэж хоцроод араас минь зул өргөх бол аргагүй надад хайртай гэж сүнс минь баясан да гэлээ. Алс холоос азаа бууралтаа хүү бэрн биш. Харин ач хүү би ад эдийн явдалд гიშгэгдэн энэ хоёртон ирж тулгын 3 чулуу шиг явган ширээ тойрон суугаад хавраг мүлжих зур өвөөгийн үлгэрийг эмээгийн үглэгтэн сонссоор амныхаа тосыг арчигч завдалгүй давсандаа явхад хоёр хөгшин булаалдан зулаа үнэрлэхийг нэг ихшин мэдрээд улаан тамхи таатай ханхлах өвөөгийн цээжинд хушуугаан ширгуулан айлын жаахан охин болорт эрвэхий барьж өгөөд ойлууллаа гэж нэгэнтэн зүрлээд сэржээ. Сэрэхэд тэр хоёроос минь үлдсэн зөвхөн ганцхан зүйл болох хуучирч шарлангуй өнгө суусан ч миний чадан ядан уралсан жаазан дундаас гэрэлтэх өвөө эмээ хоёр минь гараа тэмтчин явуулсаар тамхиа олж шүдэн цэцэрлээ. Одоо мөн хүн үнтэй да. Өвөө минь амтрахын сонсох дуртай миний баг насны үлгэр. Нэгэн өвгөн ачгүйтэйгээ морин тэргээр явж байлаа. Тэгээд орой болсон тул тэр хоёр тэнгэр рүү нисв. Тэнд нэг хөх од байлаа. Тэр хөх одон дээр хөх уулын, хөх ойд, хөх навчтай, хөх мод ургажээ. Бас хөх жимснүүд бүнжин. Өвөө ачтаа хамгийн том жимсийг авч өглөө. Гэртээ ирээд хөх жимсээ дадалтал хөх үлгэр гарч ирээ зогтаалаа.
Өвөө. Та барайд авсан тийм ээ? гэж хүү асуулаа. Өвөө энэ хөх хүлэгрийг барьж аваад хүү түүнийг илгэндэн тэрээд өвөөгийнхөө хажууд нойрслоо. Бороо ороод л байлаа. Гэр доторч бороо шивэр. Харин энэ бороо хувцас үл норгох хагаад туслууд нь хувь хуурай борооноос хувингаар хутгаж аваад толгоогоо дүртэл сэрчглээ. Дэр минь харин ном. Ачхүү босоод насанд хүрээд дорж гэдэг залуу болно. Өвөө эмээ хоёрынхаа зургийн өмнө зулыг нь сэргээгээд зогсож байлаа. Тэгээд хотод ирэв. Түүний суусан машин хонх янх болсон хожим мэдлэнэ хоочин Москвич байсан атал өвөөгийнхөө морин тэрэгнээс өөр дугуйтай юмд сууж үзээгүй түнд их тансаг санагдлаа. Хотч гэсэн их сүрлэг захгүй их хашаа барилгууд нь доржийн хувьд торлогтой уул наасч өндөр байлаа. Анх зайсан толгой дээр завлиж суугаад хотыг харахад дөн өвөл дүнсийж байснаас ч тэр юм уу. Сонингийн цаас бадаж тасчиж шидээд дээгүүр нь галзуу улааныхаа утааг үлээж орхисон өвөөгийн минь тамхины утаатай л адилхан санагдаж сааралт нь нүүгэлдэж харагдаж байсансан. Тэр үеэс одоо хүртэл бүх юм нь хачин хүмүүс нь сонин горволжин дөрвөлжин толгойтой сахалгүй эмэгтэй хүний сахалтай эрэгтэйчүүдийн ийхүү толгойнууд нь бүгд дасаагүй санагдсаар байгаа нь өөрөө бөөрөнхий толгойтойгоос тэр юм уу да. Усны годом татман би усны